Сайн бацхан нөхдүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хичээлийнхаа сар өдрийг бичээрэй. 12. За одоо бүгдээрээ үгээр бичнэ. 12 дугаар сарын 9. За өнөөдрийн хичээл дээр эрийн мөгнийг хэрхэн бичхийг үзүүлье. Ийн За энэ мөгөн дээр ийн За нэг мөр бичээрэй. Одоо үгэн дээр хэрхэн бичих нь вэ? Ном гэдэг маань эр үг байгаа. Эр үг учраас эр үгийн дагуулна. Уншихдаа номын аав гэдэг үг маань эр үг байгаа учраас эр үгийн дагуулна. Аавын уул гэдэг үг маань эр үг учраас эр үгийн дагуулна. Уулын сур эр үг учраас эр үгийн дагуулна. Сурын бүгдүүдээ 3 мөр бичээрэй. За одоо эм үгэн дээр их гэдэг үг маань эм үг учраас эм үгний и дагуулж бичнэ. За зартаг мартаж болохгүй, эгийн зураас мартаж болохгүй. Эхийн эм үг учраас эм үгний дагуулж бичнэ. Уншихдаа эмийн үх рийн эм үг учраас эм үгний дагуулна. Үхэр гэдэг үг маань эм үг учраас үхрийн За сүүл гэдэг үг маань эм үг учраас эм үгний дагуулж бичнэ. Уншихдаа сүүлийн. За уншаарай хүүхдүүдээ. Үеийн гэж уншина. Үеийн. Ийн. Номын. Аавын. Уулын. Сурын. Эхийн. Эмийн. Үхрийн. Сүүлийн.
За ингээд өгнүүдээ болохоор 3 3 мөр бичээрэй. Залгууруудаа болохоор 1 1 мөр бичээрэй. Баяртай охтууд ээ.